За өнөөдөр бүгдээрээ яаж одоо candle гарч ирвэл яг тренд эргэснээр тооцох юм. Эсвэл тренд эргэснээр тооцохгүй гэдэг талаараа ярилцгаас гадна яг трендээ бүгдээрээ гой зураад за эргэлт болон одоо эцсийн high low-тоо эргэлттэй нь бүгдээрээ зураад ерөнхийдөө наривч тань гэсэн үг. Тэгээд дараагийн хичээлүүдээс бодит чартн дээрээ зураад трендээ тодорхойлоод явчихна гэсэн үг. За тэгвэл эхний ээлжинд бүгдээрээ uptrend-ээс эхлэе те. Uptrend маань за юу вэ энэ чинь? Импульсийн хөдөлгөөн, retracement-ийн хөдөлгөөн, импульсийн хөдөлгөөн. За, импульс, retracement, импульс явцсан байна. Эндээс тэгвэл swing low-уудаа тодорхойлж байна гэсэн үг. За, сүүл гарсан swing low. За, нүдэнд харагдаж байгаа swing low юу нэ? За, хамгийн сүүлд гарсан swing low энд байна. За, яагаад энд swing low болсон бэ? Шалтгаан нь өмнө үүссэн энэ high буюу swing high сэтрэлт их үед хамгийн дор үлдсэн яроолол энэ swing low болж байна те. За тэгвэл хөдөлгөөн маань энэ чигээрээ үргэлжлэлээ. За тэгвэл бид нар өмнө байсан ер нь swing low-удаа устгаад хамгийн сүүл байгаа swing low-а тодорхойлоод явчвал өөр нь амар. Яагаад гэвэл энэ бол бидний бүтсэн яроол чинь энэ байна. Тэгэхээр энэ яроол сэтрэх юм бол down trend руу ирэх учраас яг энэ яроолоо тодорхой байлгахад хангалттай гэсэн үг. За үүний дараа хөдөлгөөн орж ирлээ. Хөдөлгөөн орж ирэхдээ за нэг иймэрхүү байдлаар ороод ирсэн. За тэгвэл бид нар юу гэж үзэх вэ? Эн чинь down trend руу эргэжлээ штэ гэж үзэх үлээ. Үгүй те. За энэ бол down trend руу эргээгүй харин яг нь retracement-ийн хөдөлгөөн маань за олон одоо давлгаагаар ороод ирлээ гэсэн үг. За тэгвэл одоо бидний арилжааны шийдвэр хэрхэн гарах вэ гэхээр за өмнө үүссэн энэ яроол дээрээс support аваад дээшээ өсөж магадгүй байна гэж бодох нь те. За ингээд эндээс одоо дээшээ buyдж болж байна. За ингээд buyдсан чинь за нэг иймэрхүү байдалтай хөдөлгөөн явлаа. За тэгээд сүүлд гарсан swing low-ыг энд тодорхойлсон байсан. За тэгвэл swing high маань яг нь энэ орой байна. За энэ оройг хаашаа энд сэтэлсэн. Тэгэхээр swing low-ын шилжилт маань энэ яроол руу очиж байна гэсэн үг. Та гэртээ ганцаараа арилжаагаа сууж байхдаа яг тантай адилхан forex сурж байгаа хүнтэй хамтдаа ярилцахыг эсвэл мэдгүй зүйлсээ асуухыг хүсдэг. Тэгвэл Alpha Trader Academy дээр яг арилжаа сонирхдаг хүмүүсийн бүхэл бүтэн community байна. Тэгэхээр та бүхэн маань энэ видеоны доор тайлбар хэсэгт байгаа линкэн дээр дараад Alpha Trader Academy-тай нэгдээрэй. За энэ яроол руу очсон. За үүний дараа энэ импульсийн хөдөлгөөний дараа буцаад яг нь retracement-ийн хөдөлгөөн өгнө. За retracement-ийн хөдөлгөөн энд ороод ирсэн. Нэлээд хүчтэй ороод ирлээ. Нөгөө нэг бидний мэдгээр чөөчийн хөдөлгөөн мөн үү биш үү? Одоо бүгдээрээ бодно. За чөөчөө бодохын тулд за энд үүссэн ямарчсан өндөр яроолыг ингээд сэтлээд ороод ирсэн. За тэгэхээр би одоо сэлдэхгүй яах вэ? За энэ бүтцээс харахаар ер нь бол ингээд down trend юм шиг харагдчихээн тийм ээ. Эндээс down байж байгаад up руу шилжээд буцаад down trend руу шилжиж гин. Яагаад гэвэл энэ яроол ингээд сэтэрч байгаа юм шиг харагдаж гин гэд ер нь бол нүдэн баримж байгаа харуул down trend юм шиг. Гэхдээ бидний хувьд нөгөө эсвийн high low-ын тодорхойлолтоо санах хэрэгтэй гэсэн. За хамгийн сүүлд энд эсвийн high байж байгаад энэ эсвийн high-ыг сэтлэхдээ шууд дэшээ гарч ирсэн байна. За тэгвэл энд байгаа яроолууд маань ер нь яг импульсийн хөдөлгөөний дунд үүссэн одоо олон давлгаанууд л гэсэн үг. За тэгэхээр энэ яроол сэтэллээгээд бид нар трендийг down trend руу иргэсэн гэж бодож болохгүй. Одоо болтол long арилжаа буюу buy одоо төлөвлөсөөр байх болно. Яагаад гэвэл үндсэн бүтцийн яроол буюу swing low маань энэ доор харагдаж байна. За тэгвэл хөдөлгөөн энэ чигээр унсаараа байгаад за унсаар байгаад дээшээгээ гараад ирлээ гэж бодъё. За ингээд шууд гараад ирж байна. За заримдаа хүмүүс ингэдэг байхгүй. Тренд юу нь бол худлаа юм биш үү дээ. Яагаад гэсэн чинь энд down trend шилжингүүтээ шууд дэшээ гараад ирдэг. Энд дэр хүмүүсийг хуураад идэг гэдээ яриад байхгүй. Яг нэг худлын тэгж байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн яг үнэндээ энэ яроол сэтэллээгээд эн чинь swing одоо low сэтрэг учраас тренд маань үндсэн чиглэлээр дагаал дэшээ импульс хөдөлгөөн авчиж ирэх гэсэн үг шүү дээ. За ингээд энд байсан swing low-ыг сэтлээд swing энд байсан high-ыг сэтлээд дэшээ гараад ирсэн. За энэ тохиолдолд swing low-ын шилжилт хийгдэнэ. За swing low-ын шилжилт хаашаа хийгдэх вэ гэхээр за энэ хоёрыг сэтэлэхэд хамгийн доор үлдсэн яроол буюу энд одоо swing low гарч ирж байна. За үнэхээр яг ингээд нарийн харах юм бол энэ яроолын дэмжлэгтэр одоо дэшээ ойсон ч юм уу тэгж бид нар бол ярьж болно л гэсэн үг. За ингээд дэшээгээ swing low ороод ирсэн. За энэ хүртэл ерөөсөө uptrend маань за impulse, retracement, impulse, retracement, impulse, retracement, impulse. За би тун нөгөө нэг эдрийг нэг одоо хөдөлгөөнөөр зураад үзүүлээ гэвэл ер нь ийм хөдөлгөөн л орж ирсэн гэсэн үг л дээ. За энэ бол бидний маркетинг хөдөлгөөн гэсэн үг. Энэ бидний маркетинг хөдөлгөөн. Энэ болохоор онлайн зураглал байна. За тэгэхээр яг тренд тодорхойлоход биднэрт
заавал нөгөө дунд нь гарч байгаа жижиг олон одоо давлгаануудын хэрэг байхгүй. Зөвхөн үндсэн чиглэлээ тодорхойлоод за энэ чиглэлээ тодорхойлсныхаа дараа яг одоо бай орох буюу лонг орох одоо боломжуудаа нөхцлүүдэл хайж эхлэн гэсэн үг байхгүй юу. За үүний дараа тэгвэл маркет дээр ямар шугам хөдөлгөөн гардаг вэ гэхээр буцаад доошоогоо давлгаагаар орж ирлээ. За одоо эндээс л үсэх байх за гэж бүгдээрээ бодно шүү дээ. Яг тэгвэл свин лов дээр ирчлээ. Өмнө энэ дээр 2 удаа ёроолт хийжсэн аим хүчтэй зоон байна. Гэсэн чинь доошоогоо сэтлээд ороод ирсэн. За тэгвэл энд свин лов сэтэрсэн. За одоо нөгөө нэг тренд чи эргэж эхэлж байгаа юм шүү. Тэ? Сүүлийн свин ловыг сэтэлсэн. Свин хай энэ дээр гарч ирсэн. За тэгээд сүүлд үүссэн свин ловыг сэтлээд хөдөлгөөн даун ирчлээ. За ингээд одоо би сэлдэж эхэлнэ гэж бүгдээрээ бодож байна. За сэлдэж эхэлнэ гэж бодсон чинь мэдээж хэрэг эн чинь одоо импульсийн хөдөлгөөн юм чинь тодорхой хэмжээгээр ретресентийн хөдөлгөөн ер нь бол үгүй шүү дээ. Заавал үгнэ. Гэхдээ хизээ өгөх үү гэдэг нь одоо чухал болохоос биш. Яг ретресентийг бол заавал үгнэ. Альжен дээр бол заавал ингэн тэгнэ гэсэн арга барил ч юм уу байхгүй ч гэсэн ретресент болон импульсыг бол заавал хийнэ гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл өмнө үтсэн энэ ёроол дээр импульсийн хөдөлгөөн явсан шүү дээ. Явчаад эндээс буцаад ретресентийн хөдөлгөөн орж ирж байна. Тэгээд ретресентийн хөдөлгөөн орж ирэхдээ буцаад дэшегээ ап руу ирэх зүг. Одоо эндээс бас нэг анзаарах юм нь аптрендээс доошоогоо одоо даун тренд руу ирэхдээ энд нэг ёроол байгааз энэ ёроолыг одоо сэтэлсэн. За ингэж сэтэлсэн учраас одоо энэ ёроол хэрэггүй болчихж байгаа. Свин лов хэрэггүй. За даун тренд руу ирэхсэн учраас бидэрт яах нь свин хай болон свин лова өөрөөр зурна гэсэн. За даун трендэн дээр тэгвэл свин хай хаана байна вэ? За свин хаяг тодорхойлохдоо бид нар свин ловыг тэгээ энэ свин лов өмнө нөгөө нэг аптрендийн свин ловыг сэтэлэхэд хамгийн дээр үлдсэн орой бол даун трендийн свин хай байх. За тэгвэл даун трендийн свин хай энэ дээр гарч ирж байна. Энд үүснэ импульсийн хөдөлгөөний нөгөө нэг олон давлгаанууд гэсэн үг юм. Тийм учраас эднийг бид нар свин хайд тооцохгүй. Тийм учраас яг нь хөдөлгөөн маань ингээ энэ чигээрээ дээшээ явж иж болно шүү дээ. Тэгвэл бид нар байтахгүй. Яагаад гэвэл эн чинь даун тренд руу хөдөлгөөн шилжээд ретресентийн хөдөлгөөн орж ирж байна. За тэгвэл ингээд хөдөлгөөн нэлээд дээшээ орж ирсэн. Бид нар бол одоо эндээс ап руу эргэжлээгээд байтахгүй нь шүү дээ. Хүлээх нь шүү дээ. Хүлээгээд тодорхой хэмжээний одоо өсөлтийн дараа ер нь бол сэл буюу тий доошоогоо сэлднэ гэсэн үг ер нь. За ингээд энд нэг импульс яваад ретресент яваад буцаад импульс явчлаа. За тэгвэл свин хаян шилжилт хийгдэж байна. За энэ даун трендэн дээр тэгвэл свин хаян шилжилт хийгдсэн. За үүний дараа ретресент орж ирлээ. За ретресент бас ингэж орж иж болно те асуудалгүй импульс явлаа. За ингээд импульс явцсан. Хэд хэдэн импульс явцсан байна. За тэгвэл свин одоо хаяа ахаа зурнаа. За энэ свин хаяа одоо хэрэггүй болсон. Яагаад гэвэл нэг импульс яваад ретресент өгснөхийн дараа сүүлд үүссэн свин ловыг сэтэлсэн. Тийм учраас свин хаяыг энэ дээр зурж ийн гэсэн үг. За үүний дараа ахаад ретресент өглөө. За ретресент өгчөөд импульс явлаа. За ингээд импульс явцсан. За тэгвэл энийг одоо бас зөөнө гэсэн үг. Свин хаяын шилжилт хийгдлээ. Энд свин ловын шилжилт хийгдлээ. За ингээд сүүлд үссэн чинь свин лов ахаад сэтэрсэн. За тэгэхээр свин хаяын дээр гарах нь ойлгомжтой болчихж байгаа юм тий. За үүний дараа хөдөлгөөн дээшээ орж ирлээ. Энд үссэн оройг сэтэлчлээ. За ингээд авторенд руу шилжиж юу. Юу гэж бодож байна. За энэ үед бас шилжээгүй. За яагаад шилжээгүй вэ? Свин хаяын дээр шүү дээ. Дээр байна. За эн чинь зүгээр импульсийн хөдөлгөөний зам тохиолдсон одоо олон давлгаа хэл гэсэн үг. За тийм учраас үүнийг бид нар үргэлжлүүлээд свин хай дээрээсээ унах магадaltaй гэж бид нар үзэж болох нэ. За тэгвэл одоо дараагийн нэг асуудал гарч иж байгаа. За яг ингээд шугам чартаар ингээд зурхад бол амар амархан байна л да. За энэ дээр одоо жишээлбэл нөгөө нэг сайд хөдөлгөөний бүгдээрээ зуръя заяа. За сайд хөдөлгөөнийг зурхтаа ингэж явсныхаа дараа буцаад доошоо орж ирсэн ч энэ ёроол ахиж сэтэлж чадаагүй. Дахиад дээшээ явлаа, ахиад доошоо явлаа. Сэтэлж чадаагүй. Энд юу болж байна? Даун тренд маань импульсийн хөдөлгөөн чихгүй. За дээшээгаа одоо ап тренд рүү шилжихгүй нэг хэсэг явцсан.
За энийг болохоор бид нар нөгөө нэг сайдвей хөдөлгөөн гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Хажуугийн хөндлөн хөдөлгөөн. За үүний дараа дээшээс сэтэлүүл юу болох нь? Эн чинь маш хүчтэй supportыг сэтэлхээс маш хүчтэй resistance-ийг сэтэлхээс гадна үндсэн энд байсан эсвийн хааяг сэтэлчлээ. За тэгвэл энэ яах нь вэ? Иймэрхүү тохиолдолд ихэвчлэн маш хүчтэй импульс орж ирээд pullback буюу за энэ resistance-ийн resistance чинь support болцсон. За ингээд support үзүүллээ. За тэгэнгүүт эн чинь мэдээж иргэний импульсын хөдөлгөөний retracement гэсэн үг шүү дээ. Ингээд дээшээ хөдөлгөөн маш хүчтэй явах боломж байдаг заяа. Маш ийм range хөдөлгөөний дараа буудлууд нэлээд ажиглагддаг. За ингээд бид нар бол трендээ тодорхойлчлаа. За эндээс up байсан юм байна. Up-аас down болсон, down trend явж байгаад нэг хэсэг сайдын хөдөлгөөн яваа, сайдын хөдөлгөөн дэше сэтэрсэн. За тэгээд pullback дээрээсээ байцсан. За үүний дараа ахаад нэг retracement хөдөлгөөн орж ирээд дэше импульс явуулчих бүгдээрээ. За ингээд маш гоё up trend явсан. Тэгэхээр бидний арилжааны боломж хаана байсан бэхээр энд down trend руу эргэх үед нь бид нар хүлээж аваад эндээс нэг удаа сэлдээд, за TP-г авлаа, ахад хүлээж аваад эндээс нэг удаа сэлдээд, за эндээс ахад нэг удаа сэлдээд аймаггүй арилжааны боломж гарсан байна. Үүний дараа бид нар эндээс нэг сэлдсэн, гэхдээ эсэл цохиулсан. Ягаад импульс үргэлжлүүлж яваагүй, эндээ сайдвей явсан. За ингээд сайдвей явах гээд байна гэж мэдсэн бол эндээс ахад нэг удаа баядаад өмнөх ёроол дээр ашигтай гарч болохоор байна. За үүний дараа breakout буюу uptrend руу шилжсэн. Энд дэр breakout хийгдсэн буюу энэ хүчтэй resistance дээшээ сэтэрсэн. За ингээд импульс явангууд бид нар энэ чинь uptrend руу эргэжлээгээд retracement хөдөлгөөн буюу яг энэ pullback. За өмнө resistance болж исэн, одоо support болж исэн энэ зон дээрээс байц. За эндээс нэг ашиг хэлээ, эндээс нэг ашиг хэлээ. За ингээд трендээ бид нар нөгөө нэг тодорхойлж сурсныхаа ачаар тодорхой хэмжээний ашигуудыг хийчлээ. За одоо тэгвэл энэ uptrend-ийн хөдөлгөөн маань энд эсвийн лоб байна. Юуг сэтэл дээр авах уу гэдэг талаар бүгдээрээ ярилцъя. Эндээс за down trend руу хэрэг ирэх юм бол за яаж чухал зурагдах вэ гэхээр за энэ дээр биш нэр зуръя да. За uptrend явлаа, retracement impulse явсан, буцаад орж ирэхдээ за эсвийн лобыг сэтэлчлээ. За энэ эсвийн лобыг сэтэлснийг бид нар хэрхэн мэдгүү гэсэн чинь энэ эсвийн лоб дээр одоо юу байгаа вэ? Нэг юм candle байгаа шүү дээ. За эндээс нэг иймэрхүү орж ирсэн улаан candle-ууд байгаа. Ингээд улаан candle. Энд бас нэг улаан candle-ууд байгаа. За энэ улаан candle-ууд чинь дараа нь дээшээ өссөн ногоон candle-ууд байж тарнаа да. За энэ ногоон candle-уудын дараа улаан candle-ууд орж ирнэ. Тийм ээ? За би жишээ зурж байгаа учраас бүгдийг ингээ улаанаар авчлаа шүү. За ингэж улаан орж ирэхдээ за бид нар энэ support resistance-ийг зоныг зурхтаа энд нэг зүү байлаа гэж бодъё. Улаан зүү. За тэгвэл бид нар зоноо ингээ авчиж болно заяа. За энэ бол эсвийн ловын зүү. За тэгэхээр нөгөө support resistance нөгөө зоныг зурхтаага яг адилхан эсвийн хайлаваа зурна гэсэн үг. За тэгвэл энэ маань ингэж зурагдана гэсэн үг. Зүүнийхээ үзүүрээр зурагдана гэсэн үг шүү. За зүүнийхээ үзүүрээр тренд байна зурагдсан. За энэ бол эсвийн лов байна. За энэ эсвийн лов сэтлэх нь үгүй юу бүгдээрээ харна. Эсвийн лов сэтлэх буюу тренд иргэсэн гэдэг бидний хэрхэн мэдэх вэ? За нэг удаа улаан candle гарлаа. Дараагийнх нь яах нь? Ахад нэг улаан доошоо байж болно. Эсвэл буцаад ногоон гарсан ч гэсэн энэ ногоон candle нь support-ийнхоо гадна тий? Энэ гадна байж болно гэсэн үг. За энийг бол окей чуч хийгдсэн буюу тренд иргэлээ гэж бид нар үзэж байна. За breakout буюу тренд иргэсэн учраас бид нар short арилжаанд орно. Гэхдээ support resistance-ийг ялгаатай зүйл нь одоо эн чинь буцаад юу болох ёстой шүү дээ. Resistance болох ёстой шүү дээ. Тэхгүй буцаад трендийн хөдөлгөөний дагуу retracement-ийн хөдөлгөөн орж ирнэ гэж бид нар үзэж байгаа гэсэн үг. За тэгвэл энэ retracement-ийн хөдөлгөөнөөс бид нар өргөжлүүлээд short хийнэ. За тэгэхээр breakout хийгдэгд нөгөө хэд хэдэн тохиолдол байдаг ш. Нэг нь болохоор буцаад энэ ногоон candle гарч ирэх. Эсвэл дараагийнх нь өргөжлөлсөн улаан candle. За энийг бол бид нар тренд сэтэрсэн гэж үзээд трендийг ер нь бол down trend руу иргэсэн гээд буцаад pullback буюу тий retracement-ийн хөдөлгөөн дээрээс short буюу одоо sell ярилжаанд орж ийнэ гэсэн үг. За тэгвэл одоо fake out бол байгаа. За жишээлбэл тренд маань ингээд улаанаар ингээд сэтэрсэн мөртлөө буцаад ногоон candle. За ногоон candle-та бүр
өмнөх энэ улаан кандла эдсэн ногоон кандл гараад ирвэл яг вэхээр энэ бол одоо fake out болж байна. Буюу тренд эвдрээгүй. Энэ бол тренд эвдрээгүй fake out байж болж байна. За эсвэл энэ улаан зүү ингэж яг тухайн цаг хаагдахаас өмнө ингээд амар хүчтэй орж ирсэн мөртлөө яг тухайн цаг хаагдсны дараа дээшээгээ орж ирээд ийм зүүлдээч үл явах гэж байгаа. Ийм зүүлдээц, урт зүүлдээц. За энэ мөн адилхан одоо тренд сэтрээгүй байх. За одоо ингээд кандл зурсан чинь бүгд арай гой ойлгомжтой болж байна уу? За тэгвэл эндээс бид нар юу гэж үзэх вэхээр энэ тренд үргэлжлэх гээд байна. Ямар ч сан селлерүүд маань за аптрендийн чиг хандлага буюу одоо байруудыг ер нь бол дийлж чадсангүй. Байруу дахиад хүчтэй ороод ирлээ. Тийм учраас хөдөлгөөн үргэлжлээд өсөөд явах магадлал өндөр байна гэж үзнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг трендing эргэлт болон одоо support resistance-ийн сэтэрэлт хоёр чинь яг адилхан байх нь. Тэгэд өмнө support resistance-ийн хичээлээр бүгдээрээ санаж байгаа бол ингэж ярьж байсан. Аль одоо resistance чухлын, аль support чухлын гэдгийг трендing хичээлээр заана гэж ярьж ясны дагуу за яах нь энэ resistance-үүд буюу энэ өмнөөс нь resistance-үүд чухал биш яах нь. Яагаад гэвэл эн чинь uptrend явж байгаа тохиолдолд энэ resistance сэтрэх нь ойлгомжтой. Угаасаа сэтэрнэ. Импульс чинь хүчтэй явдаг учраас сэтэрнэ. Тэгэхээр аптрендing энэ resistance бидэрт нэг чухал биш байх нь. Хамгийн чухал зүйл нь эсвийн ло буюу тухайн одоо үндсэн трендing бүтцийг тодорхойлж байгаа тэр спорт зон бол маш хүчтэй зон буюу яг трендийг эргүүлэх үгүйг шийднэ. Тийм учраас бид нар аптрендэн дээр дандаа эсвийн ловыг чухалчилж харах хэрэгтэй. За даун трендэн дээр бид нар яах нь тэгвэл дандаа эсийн хаяыг чухалчилж харах хэрэгтэй. Хэрвээ бид нэр resistance дээрээс sell арилжаа хийдэг одоо стратеги ашиглаж байгаа бол down trending resistance дээрээс бид нар sell-дэх боломжийг хайна. Хэрвээ support-ыг бид нар ашиглаж байгаа бол uptrending хөдөлгөөний одоо support-н дээрээс buy-дах боломжийг хайна гэсэн үг. Тэрнээс биш uptrending resistance дээрээс бид нар одоо сэлдэх боломж хайхгүй. Яагаад гэвэл breakout хийх магадлал нь хамаагүй өндөр ихгүй. Харин down trending одоо resistance дээрээс сэлдэх юм бол эн чинь үндсэн хандлага нь доошоо учраас бид нар одоо арилжаанд хожих магадлал буюу одоо ашиг авах магадлал илүү өндөр гэсэн үг байхгүй юу. Тийм байгаас тань хаа. За тэгэхээр энийг бүгдээрээ маш сайн ойлгох нь. Тэгээ down trend-ын дээр ч гэсэн адилхан. Дээшээ ногоон candle ирлээ. За ногоон candle ирснийхаа дараа энэ одоо resistance дээрээс bounce буюу oil хийхийг бид хэрхэн мэдэх вэ? Candle-аараа нөгөө нэг эдсэн candle гарч болно. Тэгвэл эндээс за өмнө за одоо бүгдээрээ гоё нэршлэр ярина заяа. Down trend-ийн хөдөлгөөний өмнөх эсвийн за энэ яваг байгаа штэ. Өмнөх эсвийн одоо high дээр хөдөлгөөн ирээд за bounce үзүүлсэн. Яагаад bounce үзүүлсэн бэ гэсэн чинь нэг ногоон candle гараад энэ ногоон candle-ыг эдсэн улаан candle гарчлаа. Тэгэхээр энэ down trend-ийн хувьд бол импульсны хөдөлгөөн үргэлжлэх магадaltaй юм байна гэж бид нар үзээд short арилжаанд орно гэсэн үг. За ийм short арилжаанд орж ийн. За тэгвэл хөдөлгөөн маань мэдээж эрг явах магадлал тун өндөр байна. За тэгвэл uptrend-ийг бодъё л да. Uptrend-н дээр нэг resistance байна. За энэ resistance дээр хөдөлгөөн ирээд за буцаад доошоогоо унж байгаа. Буюу engulfing candle өчлөө. За тэгвэл энэ дээр бид нар сэлдэх үү? No, энэ дээр сэлдэхгүй. Юм болгоны одоо юу гэх нэг ойлт үзүүлж байгаа юм дээр бид нар сэлдэхгүй хүлээн гэсэн үг. Яагаад гэвэл хэдийгээр энэ resistance нэг удаа ингээд нөлөөлөл үзүүлж байгаа ч гэсэн эндээс бид нар дандаа магадлал ярьж байгаа шүү дээ. Ингэж яваад ингээд авчиж болно гэсэн үг. Яагаад гэвэл өмнө бүгдээрээ олон давлгаатай юу үзчихсэн шүү дээ. Retracement нь ингэж явлаа. Тэ? Ингэж явж байгаа дээшээгаа ингэж явлаа. Ялангуяа өмнөх хорой дээр нэг удаа айгаад үргэлжлээд явчих магадaltaй гэсэн үг байхгүй юу? Тийм учраас бидний хувьд бол ерөөсөө uptrend-тэй үед одоо resistance дээрээс сэлдэж байснаас downtrend-тэй үед resistance дээрээс сэлдвэл хамаагүй ашигтай. Мөн адилхан бид нар энд support байлаа гэж утгад тий downtrend-тэй үед бид нар support-н дээр за энэ ингээд доошоо явсан чинь энэ дээр буцаад engulf буюу ийм ногоон candle гараад ирлээ гэж утгад бид нар support-н дээрээс ойчлоо buy гэж ярьж болохгүй. Яагаад гэвэл энэ хөдөлгөөн угаасаа чиглэл нь доошоо учраас доошоо явчихна гэсэн үг. За ийм байна. Тэгэхээр өнөөдөр маш чухал хичээлүүд үзлээ. Яагаад энэ тухай бүгдээрээ ярьсан бэ гэхээр дараа нь бодит чартн дээр бид нар яг энэ трендээ
юу яана гэсэн үг. Зураад тэгээд яг маркетинг бодит зураглалыг онлайн зураглал руу бид нар хөрвүүлж сурна. Ингэж сурснараа яг трендээ буюу үндсэн чиглэлээ бид нар алдахгүйгээр яг аль зүг рүүгээ арилжаанд орхоо шийдэж сурна гэсэн үг шүү. За энэ хүртэл яваад өнөөдрийн хичээлийг дуусгая. Дахиад утгагүй уулзцгаая.